Нэмээд цаанууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Арангай аймгийн 2 дугаар сургуулийн 12-ийн ангид сурагч Баталгаа Өвгтэй Сарант байна. Сургуулийн үндэсний бас ариун цэврийн байгууллагын зөвхөний бүтэмжийн талаар Арангай аймгийн 2 дугаар сургуулиас бэлтгэж энэхүү бэлэн боллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар тогтооцсноор стандартаар сурагч бүр цэвэр ариун тус үндэсний ус хэрэглэх боломжтой. Манай сургууль нь давхар болгондоо усын өршөөлөгч усны самтай. Монгол улсын стандартын дагуу сургуулийн унтны усыг цэвэршүүлсэн холоорын зөвшөөрөгдөх хэмжээтэй хүүхэд бүрт хүртээмжтэй байх ёстой. Сургуулийн орчинд унтны ус ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалттай байх нь хүүхдийн эрүүл мэндэд суралцах идэвх сургуулийн амжилтанд шууд нөлөөлдөг. Манай сургууль нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулагдсан ариун цэврийн өрөөтэй. Манай сургууль нь бүрэн автоматжуулсан гар угаалтгүй гарын хатагтай. Мөн суултурууд нь өөр хоорондоо тусгаарлагдсан бүхээтэй ус цэцгад хялбар мөн нэг ээлжин суралцаж буй 40 хүүхдийн дунд нэг суултур байхаар суурилагдсан. Энэ асуудлыг зөвхөн байгууллага бус багш сурагч эцэг эх орон нутгийн засаг хамтран шийдвэрлэх боломжтой. Хүүхэд бүр цэвэр ус ууж эрүүл орчин суралцах нь тансаг биш хүн бүрийн эрх юм. Сургуулийн унтны ус ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах нь эрүүл мэндийн баталгаа хүний эрхийн хэрэгжил чанартай боловсролын үндэс юм. Энэ асуудлыг зөвхөн нэг байгууллага бус багш сурагч эцэг эх орон нутгийн засаг захиргаа шийдвэрлэх шаардлагатай.